Yes Mongolia Монголын залуу багш нарын холбооны зөвлөгөөнийг аль биесээр нээж үг хэлнүү хэмээн та бүхнийхээ өмнө Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгч доктор Нямосрын учрал таныг хүндэтгэж байна. Хүлээн авцгаая бүгдээрээ. Эрхэм хүндэт зочид төлөөлөгчдөө Эрдмийн их замын их харгуйг гэрэлтүүлэгч эрхэм хүндэт багш нараа та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан айлтган мэдчилье. Ирээдүйн хооч үеэ бэлтгэх их үлсийн эзэд инх цагийн бааtruуд хэмээн нэрлэгдэх зүү ёсны эрэхтэй нийслэлийн залуу багш нарын зөвлөгөөний төлөөлөгч залуу багш нар та нартай болон Монгол их орныхоо 408 зохист цэнхэр дэлгэцээ ширтэн суугаа үе үеийн багш сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ нийслэлийн залуу багш нарын зөвлөгөөний энэхүү эндэр дээрээс чин сэтгэлийн мэдчилгээ дэвшүүлж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Манай нийгэм дэлхийн нийтэд нээлттэй болж соёл, мэдээлэл, хэрэглээний чөлөөт хөгжилд урсгалд алхаа нийлсэн цаг үед Монголын залуу багш нарын холбоо байгуулагдаж залуу багш нарын нийслэлийн зөвлөгөөн болж байна. Шинжлэх ухаан техникийн өсрөнгөө хөгжил нь боловсролын шинжилгээг эрчимтэйг үндэслэх, боловсролын стандартыг боловсронгуй болгох, сургалтын арга зүйг тасралтгүй сайжруулахыг бид бүхнээс шаардаж байна. Энэ бүхэн юуны өмнө тус салбарт ажиллагчдын мэдлэг мэрэгжил, тэдний бүтээл сэтгэлгээ, мэдлэг чадвар хандлагаас хамаарна гэдэг нь ойлгомжтой юм а. Боловсрол нь олон талтай, олон хүчин зүйлийн оролцоо хамааралтай, нэн адармаатай үйл явц. Ийм олон талт үйл явц дотор иргэн бие хүн боловсрож төлөвшөж байна. Хүүхдийн бие бэлтрийн хөгжил эрчимжин нийгэмшгийн хэрээр түүний оюуны жолоодлох хэрэгцээ давамгайлах тул суралцагчийн оюун сэтгэлгээ, дотоод сэтгэл, ёс суртахууны ертөнцийг шинжилэн байгуулахад өөртөө нь хамтран ажилдаг багш хүний үүрэг хариуцлага өдрөөс өдөрт улам өссөн дээшилж байна. Сургалтын гол зорилго нь зөвхөн мэдлэг олгоход биш, мэдлэгийг үйлдвэрлэж, шинэ мэдлэг бий болгох, мэдлэгээ ашиглаж түүнийг асуудлаа шийдвэрлэх хэрэглээ болгож чадах суралцагчийг төрүүлэн гаргахыг чиглэж байгаа учраас мэдлэгийг дамжуулагч багшийн оролцоо туйлаас их чухал юм а. Өөрөөр хэлбэл багш мэрэгжлийн агуулга нь хамгийн бүтээлч, хамгийн эрэл хайгуулч, манлайлагч, үлгэрлэг шинж чанараараа ялгарч ажил мэрэгжлийн тэргүүлэг хигнээнд тавигдах боллоо. Иймээс Монголын багш нарын 70 гаруй хувийг эзэлж байгаа 40-с доош насны залуу багш нарын эрх ашигыг хамгаалах дор Монголын залуу багш нарын холбоо буюу Yes Mongolia, Young Educators Society of Mongolia буюу Yes гэдэг үгийн энэхүү одоо сайхан товчлол дор бид нар энэхүү нэрээ бас хайрлсан. Тэгэхээр Yes гэдэг энэ нэрийн дор Yes клуб, Yes олон улсын байгууллага, бусад одоо зарим газруудад үйл ажиллагаагаа явуулдаг Yes төрийн бус байгууллагууд дэлхийн өнцөг улам бүрт дандаа зөвийн төлөө заа гэж хэлдэг хүмүүсийн нэгдэл болсон ийм сайхан олон байгууллагууд дэлхийд дахинд үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ жишгийн дагуу Yes Mongolia гэдэг энэ одоо нэршил дор бид одоо 2015 оноос үндэсний хэмжээний байгууллага болох зорилт дэвшүүлэн бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийн тус холбооны үйл ажиллагааг идэвхжүүлсэн юм а. Энэхүү Монголын залуу багш нарын холбоо гэдэг байгууллага Баянзүрх дүүргийн идэвх санаачлагтай шижгэлсэн сайхан залуу багш нарын хүсэл эрмэлзэл дор 2008 онд байгуулагдаж түүнээс хойш олон дүүрэг, олон аймагуудад клубийн төвшөнд, төрийн бус байгууллагын төвшөнд ажиллаж ирсэн энэ сайхан одоо нэгдлүүд олон аймагт байсан нь Yes Mongolia Монголын залуу багш нарын холбоо байгуулагдсан цаг үеэс үйл ажиллагаагаа идэвхжүүлсэн цаг үеэс бид бүхэнд мэдрэгдэж байсан. Тэгэхээр Монголын залуу багш нарын холбоо дэлхийн 150 гаруй орны 3500 байгууллага, 100000 гаруй гишүүж дэмжигчтэй олон улсын багш нарын холбооны жинхэнэ гишүүн, ЮНЕСКОгийн зөвлөх хэрэгтэй байгууллага дэлхийн боловсролын зөвлөлийн гишүүнээр сонгогдсон ажиллаж одоогоор Монгол орны 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт салбар нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. ЮНЕСКОгийн зөвлөх хэрэгтэй энэхүү сургалтын боловсролын дээд зөвлөл олон улсын багш нарын холбооны гишүүн гэдэг энэ эрхэм нэр алдрыг хүртэж үйл ажиллагаагаа явуулна гэдэг бол хоосон нэр төдий биш. Монголын залуу багш нар дэлхийн сүлжээнд нэгдэж
дэлхийдээ мөр зэрэгцэн ажиллах, дэлхийн өнцөг улам бүрт бид бүхэнтэй ажил мэргэжлээрээ нэгтээ, хүсэл эрмэлзлээрээ нэгтээ олон сайхан багш нартайгаа туршлага юугаас солилцох ийм одоо сайхан боломжийг бид бүхэнд олгож өгж байгаа гэдгийг би та нартай багтан хэлэхэд таатай байна. 2016 онд Дэлхийн боловсролын ассамбле Америкийн нөхцөл улсад зохион байгуулагдана. Энэхүү ассамблед Монголын залуу багш нарын холбооны бүрэлдэхүүн оролцоно гэдэгт би бас итгэлтэй байгаа. Монголын залуу багш нарын холбоо нь дэрэгдээ бодлогын танхим, төлөөлөгчдийн танхим, зөвлөхүүдийн танхим гэх бүтцийн дор ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчд, ерөнхий нарийн бичгийн дарга, бүс хариуцсан болон асуудал хариуцсан нарийн бичгийн дарга нар, салбар зөвлөлийн дарга нар гэсэн багтаагаар үйл ажиллагаагаа явуулахаар дөрмөө бид нэгэнтээ баталсан. Манай холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Зулхүү, дэд ерөнхийлөгчөөр Оюун ухааны академийн захирал сургагч багш Хатанбаатар, AFA академийн захирал сургагч багш Амар Төвшин, боловсрол соёл шинжилх ухааны яамны төслийн удирдагч Санд сургуулийн захирал Инх Мөнх, Отхон Бриж компани захирал Отхонбаатар, боловсрол соёл шинжилх ухааны яамны мэрэгжилтэн Даш Тэмбэрэл, Америкийн нэгдсэн улсын Калифорни их сургуулийн судлаач доктор Ариун Болд, холбооны үүсгэн байгуулагч дэд ерөнхийлөгч Им Ариун Болд, Мишель группийн менежер Оргил, Баян зүрх дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч Сүхбаатар, Хүрэл ордон компани захирал Говь Сайхан, судлаач Бат Сүмбэрл, Хөгжлийн банкны хуулийн зөвлөх доктор Дүл, Оюуны төв сургуулийн захирал Оюун Дэлгэр, Монгол улсын их сургуулийн аялал жуулчлалын техникийн эрхлэгч доктор Амар Жаргал, Дорны их ГГ компани захирал Маргад Эрдэнэ, Баян гол дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч Ган Эрдэнэ нар ажиллаж байна. Мөн манай холбооны клуб хороод хариуцсан нарийн бичгийн даргаар Мөнх хот, сургалт хариуцсан нарийн бичгийн даргаар Роял Академийн сургалтын албаны дарга Дүлгөөн, дотоод ажил зохион байгуулалт хариуцсан нарийн бичгийн даргаар Баяр Сайхан, олон нийтэд харилцах нарийн бичгийн даргаар Моннис группийн хүний нөөцийн албаны дарга Бат Цэцэг, зүүн бүс хариуцсан нарийн бичгийн даргаар Бор Өндөр хотын засаг даргын орлого Чинбат, хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн даргаар Роял телевизийн захирал Тулга, бодлогын танхимын гишүүдээр Саян уул компани захирал Ган Тулга, Чингис хаан банкны ахлах эдийн засагч Балдорж, Бээжингийн их сургуулийн докторант Хишиг Далай, Роял Академийн магистрийн албаны дарга Инх Болд, маркетингийн албаны дарга Ариун Болд, Seven телевизийн захирал Үүс Төгөлдөр, залуу нисгчдийн холбооны тэргүүн Инх Зориг, Шадар пресс компани захирал Төвшин, засгийн газрын хэрэглэх газрын шинжээч Мөнгөн Цэцэг, Баян гол дүүргийн худалдаа авах ажиллагааны газрын мэрэгжилтэн Нямл Хавг, жижиг дунд үйлдвэрийг дэмжих Баян гол дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирал Их Баяр, эдийн засаг бизнесийн дээд сургуулийн багш Хүрэл Эрдэнэ нарын болон 9 дүүрэг 21 аймгийн салбар зөвлөлийн дарга нараас бүрдсэн бодлогын танхим ажиллаж байна. Бид залуу багш нарын холбооныхоо зорилтонд хэд хэдэн асуудлуудыг тусгаж өгсөн. Өнөөдөр нийслэлийн залуу багш нарын зөвлөгөөнөөс нийслэлийн 9 дүүргээр хилэлцүүлсний үр дүнд уриалгыг гаргах гэж байгаа. Энэ уриалга бол хэн нэгнийг хий гэж шаардж байгаа биш, хэн нэгэнтэй хамтарч хийх гэж байгаа ийм сайхан уриалга байна гэдэгт би итгэлд өгс байгаа. Нийслэлийн 9 дүүрэгт хилэлцүүлсний үр дүнд гарсан олон сайхан санаачилгууд бол бүгдээрээ нэг цэг рүү төвлөж, нэг зорилго руу асаж байсан учраас бидний өнөөдрийн уриалга хамтдаа шийдвэрлэх боломжтой уриалга байна гэж би итгэж байгаа. Өнөөдрийн зөвлөгөөнийхөө төгсгөлд би нийслэлийн залуу багш нарын зөвлөгөөнөөс гаргах уриалгынхаа төслийг та бүхэндээ танилцуулах болно. Монголын залуу багш нарын холбоо цаашдаа багш солилцооны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх гэж байна. Мөн сургагч багш бэлтгэх 3 төвшний сургалтыг, мөн багш нарынхаа дунд оноожуулалтын системийн дагуу урамшуулах механизмын дор өрсөлдөх систем рүү бид шилжих болно. Олон улсад ажлын гүйцэтгэлийн 360 градусын үнэлгээний систем гэж байдаг. Энэ системийг бид багш нарынхаа дунд зохион байгуулах шаардлагатай байна гэдгийг ойлгосон. Өнөөдөр бид арга зүйч, тэргүүлэх, зөвлөх гэдэг ийм одоо багш нарынхаа дунд зэрэглэлтэйгээр явж ирсэн. Гадаадын бусад улс орнуудад багш нарыг өөрийн онцлогоор нь харгалзан үзэж тэр хүнийг өргөмжилдэг тогтолцоо үйлчилж байна. Манлайлагч багш бидний дунд хэрэгтэй байна. Сурагчтай ээлтэй багш бидний дунд мөн бас хэрэгтэй байгааг бид нэр ойлгох ёстой. Дээрээс нь бид бүхний дунд бүтээлч багш хэрэгтэй байна. Тэгэхээр энэхүү манлайлагч багш, сурагчтай ээлтэй багш, бүтээлч багш хэмээх ийм зэрэглэлүүдийг залуу багш нарынхаа дунд бий болгож, энэ зэрэглэлийнхаа дор урамшуулах механизмаа тодорхой болгож, жилийн эцэст үүнийг эргэж дүгнэдэг эргэх холбоотой ажлыг бид нар явуулах шаардлагатай. Мөн мастер багш гэдэг үндэсний тэтгэлэг хөтөлбөрийг санаачлан зохион байгуулна гэдгээ та бүхнийхээ өмнө би хэлэхэд таатай байна. Багш нарын хөгжих боломж бололцоо тийм их байдаггүй. Өнөөдөр багш гэдэг мэрэгжлийн үндэс нь бүх төвшөнд алдагдсан. Багш мэрэгжлийн үндэс нь, багш хүний үндэс нь өнөөдөр алдагдсан. Өнөөдөр надад манай нэг найз хэлж байгаа юм. Манай нэг дунд сургуулийн багш найз хэлж байгаа юм.
10 жилээ төгсчөөд 10 жилийн дараа ангийнхантайгаа уулзахад чи юу хийж байна гэсэн би дунд сургуулийн багшаа гэсэн чи ээж хааваастаа гэ. Дуу алдан гомдож штэ миний найзууд гэ надад би бусдын үр хүүхдийн төлөө Монголын ирээдүйн хойч үеийн төлөө тэднийг сурган хүмүүжүүлэх үүсэд нийгмийн хариуцлага ухамсарлаад ажиллаж байхад намайг чи одоо багшаал хийж байгаа мó гэж гайхаж асууж ирсэн гэж хэлж ирсэн. Чи юу хийж байна вэ гэсэн би лиценз хайж байна гэж хэлсэн. Ийм хоёр том агуу их том ойлголтын зөрөө Монголд үнэхээр одоо өндөр түвшинд яригдж байна. Тийм учраас би залуу багш нарын зөвлөгөөнд оролцогч нартай урилга явуулахдаа уурхаа ухаж биш ухаанаа ухаж хөгжихийн бэлэгдэж хөгжихийн бэлэгдлийг бодож та нартай ийм одоо бас урайлгатай ийм сайхан урайлгыг явуулсан. Үндэсний оюун санааны эзэд өнөөдөр чуулсан. Оюун ухаан ялах өдөр ирнэ. Оюун ухаан ялах өдөр ирнэ. Шинжлэх ухаан ялах өдөр ирнэ. Аливаа зүйлийг таамгаар боддог, хардаг, аливаа зүйлийн ард тугаа ашиг сонирхлыг нь хардаг, ашиг хонжоо хардаг, атаа жүтээгөр бууцны мах шиг хоолдог олон мянган хүмүүсийг Монголын залуу багш нар өөрчилж чадах ёстой. Бид нар энэ нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгохын төлөө, оюун санааны наранд мандуулахын төлөө, оюуны хувьсгалт шинжилт өөрчлөлтийг хийхин төлөө бид нар багш гэдэг энэ эрхэм нэр алдрын дор ажиллаж амьдардаг. Аль ч улсын боловсролын бодлого нь тодорхой зорилго, чиглэл, үр ашигтай сургалт, боловсролын системийг бүрэлдүүлэн тогтоохын төлөө байдаг. Өнөөдөр тухайн сургалтаар суралцагчийн төлөвшил, хөгжил болон боловсрол, хүмүүжлийн чанарын түвшин, хөгжлийн өөр түвшинтэй нийгмийн байгуулалт тэдгээр нь хэрхэн шийдвэрлэгдэж байгаагийн үр дүнтэй харьцуулан үзэх замаар хүний төлөвшил, хөгжлийн үндсийг тодорхойлдог. Шинжлэх ухаанд батлах боломжгүй, тодорхойлох бололцоогүй үнэн гэж байдаг. Түүнийг бид аксиом гэж нэрлэдэг. Сурч боловсрох, хүнээр хүн хийх, хүнийг сурган хүмүүжүүлэх, төлөвшүүлэх гэдэг бол батлах боломжгүй ч гэсэн үнэн тооцохоос аргагүй амьдралын үнэн өөрөө энэ байдаг юм аа. Энийг бид нар амьдралынхаа хамгийн сайн мэддэг аксиомоор нэрлэх ёстой. Амьдрал гэдэг өөрөө шийдсэн асуудлуудын цомрлог бус, шийдэгдэхийг хүлээгээд дугаараа хүлээн зогсох шийдэх асуудлуудын нийлбэр юм. Амьдралд утга нэмэх, уураг тарих болсон боловсрол нь харин мөн л шийдсэн асуудлын нийлбэр бус, шийдэгдэх асуудлаар бялхаж байдаг нь гарцаагүй үнэн. Асуулт байна гэдэг асуудал байгаагийн нэр бус, хариулт шаардсан хүлээлтийн үр дүнд шийдлийг олох гэсэн ирмэлцлийн нийлбэр гэдгийг санах хэрэгтэй. Боловсролын үнцийг хаана оршиж, хаана харин тодронг ялалцахыг боловсролын уураг тарих болсон багшаас л асуу. Багш нараа хөгжүүлж чадсан улсын ирээдүй баталгаатай байдаг нь зам ёс юм аа. Боловсролтой нийгэмд ажилгүйдэл бага байдаг. Боловсролтой нийгэмд ядуурл бага байдаг. Боловсролтой нийгэмд татварын орлого нь өндөр байдаг. Боловсролтой нийгэмд технологийн хөгжил нь хурдасдаг. Боловсролтой нийгэмд гэмт хэрэг бага байдаг. Боловсролтой нийгэм эв нэгдлийг хангадаг. Боловсролтой нийгмийг бүтээгчд нь багш нар та нар юм аа. Би биедээ урам хайрлаж нэг сайхан алга нэжигнүүлье. Өнөөдрийн үйл ажиллагаанд маань нийслэлийн залуу багш нарын зөвлөгөөнд маань энэ одоо олон сайхан багш нарыг маань хүндэтгэж, бид бүхний ажил үйлсийг хүндэтгэж хүрэлцэн ирсэн олон сайхан хүмүүст би талархал илэрхийлэх нь зүйтэй байхаа гэж бодож байгаа. Бүх хүмүүсийг би бас одоо нэрийн дурдж чадахгүй. Гэхдээ өнөөдрийн үйл ажиллагаанд маань бас хүрэлцэн ирсэн хамгийн бас эрхэм хүндтэй бас төлөөлөл болсон хүмүүсээс бас баярлж талархаж байгаа илэрхийлье. Илтгэгч нарын хувьд та бүхэнд одоо удахгүй илтгэлээ бас танилцуулна. Тийм учраас илүү сайхан бас дэлгэрэнгүй танилцаж, илтгэлтэй санал бодлоо бас танилцах боломжтой. Тэгэхээр өнөөдрийн үйл ажиллагаанд маань бид бүхний үйл ажиллагааг хүндэтгэн ирсэн бид бүхний хамгийн сайн мэдэх гайхамшигтай шүлгийг бид мэднэ. Ерийн малчны хотноос ертөнцийн дэвжээнд гаргасан, ерхөг найгсан талаас 9 гарагт хүргэсэн, багшта хүүхэд шугсан их өргөөний эзэн юм. Багшта хүсэл долгилсан ирээдүйн замын ихэн юм а гэж энэ агуу их шүлгийг бичиж бусад хүмүүст багш гэдэг шүлэг бичих боломжгүй болгосныг гайхамшигтай хүн бол бид бүхний дунд амьдарч байгаа ардын уран зохиолч Шарвын Сүрэнжав гэдэг бас эрхэм махмаар юм аа. Сүрэнжав багштай баярлалаа. Танд бас урт удаанаас эрүүл ихийг хүсье. Сүрэнжав багш маань одоо бас
өнөөдөр үйл ажиллагаанд маань бас мэдлэгээ дэвшүүлж үг хэлнэ. За тэгээ манай салбар бол бас өөрөө өргөн салбар. Залуу багш нарын холбоо гэхээр энд чинь ихтэй сургууль байна, дунд сургууль байна, за мэрэгжлийн сургуульд үйлдвэрлэлийн төвн байна, цэцэрлэг нь байна. За тэгсэн чинь над руу нэг хоёр манад найз ярьж байна. Яасан гэсэн бит хоёр яга орохгүй гэсэн. Та хоёр юу юм би бодигийн багштай гэдэг. Тэгээд ийм олон багш нар байна. Тэгээд их олон багш нар байгаа штэ бидний дунд. Тийм учраас одоо би хоёр бодигийн багшаа өөрсдөө ирэг байна гэхдээ. Тэгэхээр иймэрхүү одоо өргөн салбар бол энэ боловсролын салбар юм аа. Тийм учраас бас манай энэ салбарынхаа бас төрийн байгууллагуудыг бас төлөөлж за одоо манай боловсрол соёлын шинжилгээ ухааны бас дэд сайдаар бас өдөө хүртэл ажиллаж байсан манай тулгаа сайд маань ирсэн байна. Баярлалаа. За мөн одоо манай Их Британий Coventry гэдэг одоо их сургуулийн профессорын одоо багийн ахлагч доктор Сааны багш болоод хүрэлцэн ирсэн. Тэгэхээр энэ хүн бол манай зөвлөхүүдийн танхимын бас одоо гишүүнээр ажиллаж бид бүхний үйл ажиллагаанд бас үнэтэй сайхан зөвлөгөөгөө өгж өнөөдөр бас та бүхэнд илтгэл хилэлцүүлнэ гэдгийг би бас хэлхэн зүйтэй хаа гэж бодож байна. Мөн одоо бас манай нийслэлийн зөвлөгөөн болж байгаа. Тэгэхээр нийслэлийн зөвлөгөөн гэдэг бол 9 дүүргийг хамарсан ийм зөвлөгөө учраас манай нийслэлийн удирдлагуудыг маань төлөөж манай нийслэлийн иргэдийн урлын одоо төлөөлөгч манай лектор төвийн захирал одоо хүн болгоо мэдэх манай шилдэг лектор Баатар хүү маань хүрэлцэн ирлээ. Баярлалаа. За ингээд өнөөдрийн үйл ажиллагаанд ирсэн бусад одоо бас хүндтэй хүмүүсийг үргэлжлээд бүгдээрээ сайхан танилцуулна. Тэгэхээр оюун ухаан нойрмог бол бузар булааг төрүүлнэ гэж Фредрих Го хэлсэн. Энэхүү үзэл санаа, үзэл сурталын жимээр оюун ухаан ялах өдрийг уртасгах хувьтай залуу багш нар та нартаа дахин халуун баяр хүргье. Нийслэлийн залуу багш нарын зөвлөгөө нээснийг мэдэгдэе. Монгол их орны маань 4 зүг 8 зохист оюун санааны наран манд болтугай. Баярлалаа.